За сайн байцгаана уу. Намайг Наранбат гэдэг. Би одоо цэргийн салбарт ажиллаад 28 жил болж байгаа. Тэгээд илтгэлийнхаа гарчиг жоохон амбицтай өгчүүгүй юу. Одоо сүрийн өвчний талаар 18 минутанд багтааж ойлгуулна гэдэг бол бас нэлээд хүчин шармаалт гарах баг. Тэгэхээр сүрийн өвчин бол сүрийн үүсгэж буюу микобактериум туберкулез гэдэг нянгаар үүсгдэг амьсгалын замаар дамждаг нийгмийн халдварт өвчин байна. Тэгэхээр микроскопоор томруулж харахад бол микобактери ингэж харагддаг. 1882 онд Германы эрдэмтэн Роберт Кох гэж хүн энэ сүрийг үүсгчийг нээснээ албан ёсоор зарласан. Энэ одоо нээлтээс өмнө бол хүн төрлөختөн сүрийн өвчнөр маш их олон зовлон тулсан. Өөрөөр хэлбэл сүрийгээр өвцөн хүн болон л өгдөг гэсэн ойлголттой байсан. Тийм учраас энэ сүрийн өвчин бол нийгэмд маш их ялгарлан гадуурхалтыг бий болгосон. Өвдсөн хүн л бол одоо өвчлөр төгсдөг учраас бол нөгөө талаар бол агаар туслын замаар дамждаг учраас бол маш их бэрхшээлтэй байсан. Тэгэхээр одоо тоо оронтыг харах юм бол 1900 онд Америкийн нэгдсэн улсад жилдээ 110 мянган сүрийн тохиолдол бүртгэгддэг байсан. Тэгэхээр хэрэг тоо үдийг бол та хүн ойлгомжтой. Тэгэхээр 1943 онд энэ Америкийн эрдэмтэн Сильвен Ваксман гэдэг эрдэмтэн бол энэ сүрийн эсрэг анхны эмийг нээсэн стертомицин. Тэгээд энэ Кохын нээлтээс 60 жилийн дараа 160-ны дараа бол энэ анхны эм гарсан. Тэгээд 10 жилийн давтамжтай 1950 онд, 60 онд, 70 онд дараагийн олон эмнүүд нэгдсэн. Тийм учраас бол сүрийн өвчнийг бүрэн итгэх боломжтой өвчин гэж хөндөрлөгтөн үзэжсэн. Тэгээд одоо хөгжиж байгаа орнуудад бол сүрийн өвчл маш эрчимтэй буураад ер нь хяналтаа авах боломжтой байна гэд үзэж идэл 80-ад оны сүүлээр дохын дэгдэл тусан. Тэнгүүд сүрийн халдвар авсан улсууд өвдөх байдал нэмэгдэж бидний сүрийг хяналтандаа авсан гэдэг нь арай буруу ойлголт байна гэсэн хандлага гарсан. Тэгээд одоо 2023 оны байдлаар дэлхийн нийтэд 10.6 сая хүн сүрээр өвдөж байгаагаас 1.2 сая хүн насурч байгаа. Түүний дотор хүүхдүүдийн эзлэх маш өндөр байна. Нөгөө талаар бол одоо бидэнд учирч байгаа нэг бэрхшээл бол 0-4 настай хүүхдүүдийн 58%-ийг 5-аас 14 настай хүүхдүүдийн 45%-ийг 15-аас дээш настай хүүхдүүдийн 30%-ийг биднээс илрүүлж чадахгүй байна гэсэн. Нийгэмд тухайн өвчнөр өвдөд байгаа боловч одоо илрүүлж чадахгүй байна. Тэгэхээр энэ сүрийн өвчин нөлөөлж байгаа хүчин зүйлийн илрүүлэх аргууд байгаа юм байна. Эмчлэх боломжтой болсон юм бол яагаад эрчимтэй буурахгүй байна гэхээр би түрүүн илтгэлтийнхээ өмнөөс нийгмийн халдварт өвчин гэдэг. Тэгэхээр урд дахь илтгэлүүд дээр бас ярьсан энэ халдварт өвчин эрүүл мэндийн асуудал бол нийгмийн асуудалтай холбоотой байна. Энэ 2005 онд хийсэн энэ судалгаагаар бол нэг хүнд оногдох үндэсний бүтээгдэхүүн 2 дахин нэмэгдээд сүрийн өвчлөл 38.5 дахин буурна гэсэн судалгаа гарсан. Тийм болохоор эдийн засгийн нөхцөл байдал бол бас энэ сүрээтэй тэмцэх ажилд хувь нэмэр оруулах юм байна. Тэгэхээр энэ Кохын нээлтээс хойш бол маш олон онцлогооны аргууд, шинэ технологиуд гарсан. Тэгээд тухайн үед сүрийн өвчин эрүүл мэндийн нийгмийн маш тулгымдсан асуудал байсан учраас маш олон судалгааны байгууллагууд энэ дээр хүчин шармаалт гаргаад одоо сүрээтэй холбоотой нээлт хийсэн 3-аас 4 хүн бол Нобелийн шагналд хүртсэн. Тийм болохоор бол энэ өвчнийг бууруулахад бол маш их хүчин шармаалт гаргасан. Тэгэхээр энэ сүрийн өвчний үед илэрдэг гол шинжилгээнүүд нь бол 2-7 хоногоос дээш хугацаагаар ханиалгах, цустай цэр гарах, цээжээр өвдөх, халуурах, ядарч сүлдэх, шүн өлдрөх, шалхангуур турах, хоолны туршил буурах. Энэ шинж тэмдгүүдийг харахад бол ханиалгах, цээжээр өвдөх, цустай цэр гарах нь бол яг сүрийн бактери агаар туслын замаар
халдвартай үнийг ханиж найдахад нөлөөлж байгаа учраас бол энэ их чухал шинж тэмдгүүд. Гэхдээ бусад шинж тэмдгүүд нь ямар шинж тэмдгүүд гэхээр тэр сүрийн халдварыг тэмцэж байгаа учраас дархлын тогтолцоо бүх нөөц болцоогоо дайчилж байгаа учраас бол бусад шинж тэмдгүүд нь гарч байгаа юм. Тэгэхээр сүрийн халдвар авлаа, халдвар нь олшроод өвчин боллоо. Гэхдээ сүрийн далд халдвартай хүн ямар нэгэн шинж тэмдэггүй бусдад халдахгүй өөрөө тэр халдвараа тээгэж яваад байдаг. Тэгэхээр урд нь бол биднээс энэ нийгэмд халдвар тарааж байгаа улсуудаа их анхаарах хэрэгтэй байна. Тэр улсуудыг бол эрт илрүүлээд бүрэн төгс эмчлэх юм бол сүрээтэй тэмцэх ажил ахиж зарах юм байна гэсэн ойлголт байсан бол сүүлийн үед энэ халдвар авсан улсууд яагаад 10-аас 15% нь өвчин үүсээд бусад нь 90-85% нь халдвар нь өвчин болж хөвчихгүй байна гэдэг тал дээр илүү судалгаанууд хийж байна. Тэгэхээр хүний өөрийн дархлын тогтолцоо ч гэсэн гаднаас орж ирсэн халдварыг өөрөө ариутгаад цэвэршүүлэх боломжтой. Тэгэхээр одоо сүрийн чиглэлээр ажиллаж байгаа улсуудын анхаарлыг юунд дээр их татж байгаа гэхээр энэ халдвар авсан бусдад халдвар дарахгүй байгаа улсуудад эмчлэх шаардлагатай юм уу шаардлагагүй юм уу? Нийгэмд энэ улсууд яагаад тэгвэл 10% нь өвдөд бусад 90% нь өвдөхгүй байна гэдэг талаар бол маш олон судалгаа хийгдэж байна. Тэгэхээр одоо Ана ухаанд нэвтэрсэн 2 том аргаар бол сүргийн халдварыг илрүүлэх шинжилгээ гарчлаа. Энэ бол дам арга сүрийн үүсгчээ шууд илрүүлж байгаа биш. Дархлын тогтолцооноор үүссэн бүтээгдэхүүнийг тодорхойлж илрүүлж байгаа. Тэгэхээр одоо Монгол улсад сүрээтэй тэмцэх ажил хэр үр дүнтэй өгч юм бэ гэвэл энэ тоо хоорондоос харахад 2006 онд бол 4775 тохиолдол бүртгэжсэн бол 2023 онд 2357 болж 2 дахин буурсан. Тэгэхээр биднээс ямар ч байсан өвчлөлийг хяналтанд авах тодорхой амжилттай өрссөн байна гэсэн. Энэ графикаар бол 1962 оноос хойш энэ цэнхэр багнаар бол бодит тоогоор улаан шугамар бол 10,000 оногдох сүрийн өвчлөлийг харуулсан. Тэгэхээр бол 2006 оноос хойш бол тууштай буурж байгаа. Гэхдээ зарим улсууд бол энэ бууралт бол илрүүлэлтээ сайжруулах дохио юм шүү. Сайн илрүүлж чадахгүй байгаа учраас буураад байгаа юм гэж. Би хувь мэргэжлийн хувьд бол энэ үнэхээр бууралт ажиглагдаж байна гэж үзэж байна. Мөн Монгол орнд сүрийн өвчлөл бол ийм улиралжтай бүртгэгдэж байна. 3-4 сард бол хамгийн олон сүрийн тохиолдол бүртгэгдэж байна гэдэг нь хар шугамар харагдаж байгаа. Энэ агарын температур сүрийн өвчлөл хоёр ямар холбоотой юм. Тэгэхээр Монголд бол цаг агаарын байдлаас болоод сүрийн өвчлөл бол ийм улиралжлын байдалтай байна. Нөгөө талаар бол сүрээ хэр өндөр нас оролттой өвчин бэ гэхээр одоо нийт бүртгэж байгаа халдвар төвчний дотроос хамгийн их нас оролттой өвчин. Сүрээ нас оролт өндөртэй гэдгийг бол би ясмахаараа мэдсэн. Яг тэгэхээр 2003 он гэхэд биднээс олон юм тастай сүрээг онцлох стандартыг нэвтрүүлээд онцлж эхэлсэн. Гэтэл эмчлэх юм байна бол 2006 онд орж ирсэн. Тэгэхээр тэр үед бол одоо нас оролт бол 61, 56% гээд өөрөөр хэлбэл тэр усуд олон юм тастай сүрээгээр онцлогдсон ч гэсэн эмчилгээ байхгүй учраас бол 50% хүртэл бол нас орж ирсэн. Одоо бол энэ шинэ юмнууд гараад эмчилгээний амжилт бол 90-с дээш байх боломжтой болсон. Сүрээтэй тэмцэх ажил бас нэг бэрхшээл өршүүлдэг зүйл бол тэр олон зуун жил үргэлжилсэн айдас одоо хүртэл байна л да. Тэгэхээр бол сүрээгээр эрүүл мэндийн ажилтны сүрээтэй хүнийг урдаас тааварлан гадуурхалд бол 68%, гэр бүлийн гишүүд дам гадуурхалд өртгөх нь бол 48%, олон нийтийн зүгээс сүрээтэй хүний урдаас тааварлан гадуурхах нь 50%, маш сонирхолтой нь сүрээтэй хүн өөрийгөө гадуурхах нь 40%. Би яагаад сүрээр өдөж юм? Бусад маань яагаад сүрээр өдөхгүй байна гэсэн. Тийм болохоор одоо халдвар авсан улсуудаа биднээс бас эмчлэх шаардлагатай байна гэдэг
Изонисидор үндсэн сэргийлэх имчилгээг 9 сар үе 270 тонн хэрэглэдэг байсан бол энэ үндсэн сэргийлэх имчилгээг изонисид рифампицин гэсэн эмийн хослолоор 3 сар үе 7 хоногт 1 удаагийн тун хэрэглээд 12 удаагийн тун хэрэглээд тэр 270 удаагийн тун хэрэглэнтэй ижилхэн үр дүн төрөх судалгааны ажлууд гарсан. Тийм учраас бол энэ сүргийн халдвараа биднээс эмчлэх юм бол бас амжилтанд хүрэх юм байна. Тэгэхээр яагаад тийм байдал төрж ийн гэхээр сүргийн халдвар авсан хүн яагаад өвчин болж дэлгэрээд байна гэхээр гол нөлөөлж байгаа зүйл нь мэдээж дахал буруулах хүчин зүйлүүд, нас, жирэмсэлт, хавдар, эртний шилжүүлэн суулгах, тохоор өвдөх мэтгсэн хүчин зүйлүүд нөлөөлж байна. Нөгөө талаар болохоор амьдралын зөв хэв маяг одоо маш олон хүн дурддагдлаа. Тэгэхээр амьдралын зөв хэв 6 үндсэн зүйл дээр одоо төвлөрч ярьж болох нь хангалттай хэмжээний шин тэжээлтэй хоол хүнс хэрэглэх, арх тамхи одоо мансуурлах бодисын хэрэглэнээс ангид байх, чанартай хооллох, өөр тохирсон дасгал хөдөлгөөн хийх. Нөгөө талаар стресс зохион байгуулах, стрессээ арилгах, дадалд хөвшилд суралцах. Нөгөө хамгийн чухал юм бол одоо биднээс нийгэмд миний бодлоор хамгийн чухал байгаа бол эерэг байх, аливаа асуудалд эргээр хандах. Энэ нөхцөл байдлууд бол сүргийн халдвар өвчин болж дэлгэрхэд бол эргээр нөлөөлөх юм байна. Тэгэхээр амьдралын зөв хэв маягуд бол тэр сүрэг өвдөхгүй байхаас хамгаалж чадна. Тэгэхээр сүрэгийн нийгэмд халдвар тараагаад байгаа халдвартай элбэрийн сүрэгээ эрт дэлгэрүүлж эмчлэхээс гадна сүргийн халдвартай улсуудаа өвдөхийг хүлээлгүйгээр эмчилж чадах юм бол ийм сүрэг өвчлийг маш хурдан хугацаанд бууруулах боломжтой гэсэн судалгаанууд гарч ирсэн байна. Тийм болохоор одоо биднээс энэ хандлагыг бол нэлээд нааштай үлдээж авах хэрэгтэй. Биднээс төрхтөө бол сүргийн нян тээж төрдгөө. Сүргээр өвдсөн хүн ханаж найдахад агаар цацагдсан сүргийн нянтай агарын зэзэг туслуудыг амьсгалснаар л биднээс сүргийн халдвар авч байгаа. Тэгэхээр тэр халдварыг биднээс яагаад өвтгийн үлээгээд одоо тэгээд аваад явах хэрэгтэй юм бэ? Тэр халдвараа эмчлэх шаардлагатай юм байна гэсэн хандлага бол гарч иж байгаа. Би хувийн хувьд бол энэ зөв хандлага юм байна гэж бодож байгаа. За жишээлбэл одоо сая ковидын цар тахал болоход ковидоор нас орсон улсуудын хэдэн хувь нь сүргийн халдвартай байсан бэ гэдгийг эргэж судлах юм бол бас сонин тойроод гарах бах. Нөгөө талаар бол БЦ хавдар түргэж байгаа БЦ вирусын халдварыг биднээс эмчлэх шаардлагатай байна гэд эмчлээд эхэллээ. Одоо хотоодны хавдар үсгэж байгаа хеликобактерийг биднээс бас эмчлэх хэрэгтэй юм байна. Тэрийг устгаж ийж одоо халдвараас хэрэглэх талаар бол яригдж байна. Тэгэхээр миний хувьд бол одоо сүрээтэд тэтгэх ажлыг итгэмжүүлэхэд хүрсэн амжилтанд одоо биднээс батгах хэрэгтэй байна. Ялгуурлан гадуурхаас ангид байх хэрэгтэй байна. Зөв амьдралын хэвшилслийг одоо мөрдөх хэрэгтэй байна. Сүргээр өвдсөн усуудыг илрүүлж эмчлэх хэрэгтэй байна. Халдвартай хүмүүсээ эмчлэх хэрэгтэй байна гэж бодож байна. Тэр энэ итгэл үнэмшил яагаад төрсөн бэ гэхээр энэ 2013 онд хийсэн математик завгарчлалаар биднээс халдвартай хэлбэрийн сүрээгээ идэвхтэй хэлбэрээр өвдөж байгаа улсуудаа хамт эмчилж чадах юм бол сүргийн өвчлөлийг тод цэнхэр өнгөөр будсан хэмжээгээр бууруулж чадах юм байна. Тэгэхээр 2050 он гэхэд биднээс сүрийг хяналтанд авах боломжтой юу гэдэгт би бол хоёр эрдэмтний хувьд бол боломжтой гэж хариулмаар байна. Нөгөө талаар бол сүрээ өвчин бол устгах боломжтой юм байна. Тэгэхээр одоо бидний бүтээх ирээдүйн маань халдвар төвчин тэр дундаа сүрийн талаарх мэдлэгтэй байх хэрэгтэй. Шинэ болон сэргэжүү халдварууд бол одоо нэмэгдэж байна. Түрүүн дурддагдсан олон юм дасалтай бактерийн тархалт бол нэмэгдэж байна.
Тэгэхээр нөгөө талаар энэ цар тахал дахиад гарах уу гэд маш олон хүн асуудаг. Миний хувьд бол дахиад гарна ойлгомжтой. Тэр бол биднээс сэтгэл санааны болон одоо технологийн үед эрүүл мэндийн систем бүх ард иргэд бол бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тийм учраас энэ халдварт өвчнөд тэмцэж ирсэн биднээсийн дуршлага маань ирээдүйн тэр дэгдэлтийн үед одоо тэмцэх арга барил маань биднээсийн дуршлага болох юм аа. Тийм учраас би ингээд TEDx-ийн их баярлалаа. Энэ халдварт өвчнөд ойлголт өгөх талаар залуучуудад надад лекц өгөх боломж олгосныг. Тийм болохоор миний хувьд бол энэ богино хугацаанд энэ өвчний талаарх одоо та бүхний мэдлэг багч гисэн өөрчлөлт гарсан баг гэж итгэж байна. Бэлтгэлтэй бас тэр мэргэжлийн нэр томьёо их сурвалжуудад тавьсан. Тийм болохоор та бас дэрлэгрүүлж сонирхох юм бол нэгээр холбогдож өөрсдөө мэдлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэгэхдээ намайг оюутан байхад яг манай сүрэгийн хичээл заадаг юм чинь байна бол тийм даруухан маш айжхан лекц ярьдгүйсэн. Тэгээд оюутнууд та лекц жоохон чанга яриач гэдэг тэгэхээр үгүй миний лекцийг хэн нэгэн сонирхолтой болвол ямар ч аяахан ярьсан анхаарал сонсноо. Сонирхолгүй бол би тэр улсуудыг заавалчгүй хэрэгтэй шүү хөөгээд анхаарлыг татаж өнгө будгаар татахыг хүсэхгүй байна гэдэгс. Би тэр багшийнхаа бодлыг бас дэмждэг. Нөгөө талаар болохоор та бүхэнд энэ сэдв сонирхолтой юу, сонирхолгүй юу гэдэг бол таамсын асуудал. Миний хувьд бол та бүхэнд маш чухал мэдээлэл. Яг тэгэхээр сүрээ маань өөр амьсгалын замаар дамждаг халдварт өвчин, өвхөл маш өндөртэй. Нийгэм энэ өвчний талаарх буруу ойлголт итгэрдэггүй, аюултай гэсэн байдаг учраас ялгуурлан гадуурхалт их байдаг. Яг иргэд насанд бодох юм бол тэр халдвараар өвдсөн биднээсийн ялгуурлан гадуурхаад байгаа тэр улсуудыг дэмжээд сүрээгээ өвдөхөөс нь урьдчилан сэргийлж бүрэн идэвхтэйг нь биднээс тусалж ивэл өөрөө халдвар авахаас сэргийлж чадчих. Тэрнээс тэр хүн тэгэл өвчнөдөө өвхөг гэж бодох юм бол биднээс нэг агаартай учраас тийм байдал үүсэхгүй. Биднээс дараагийн цар тахал бол амьсгалын замаар дамжих вирус мөн бактериар хийгдэх нь бол тодорхой юм шүү. Яагаад гэвэл нөгөө хэд маань бактериуд маань бас л биднээсээ тэмцэж байгаа. Энэ хорвоо ертөнцид бас амьдрахаар л тэмцэж байгаа организмууд гэдгийг биднээс ойлгох хэрэгтэй. Тийм болохоор маш олон хүн ярьдаг одоо бактериуд, вирусууд, мөөгөнцрүүд, эргэл биетнүүд биднээсээс ухаантай юу гэвэл хоёр талтай. Байгальд биднээсээ тэмцэх тэмцлийнхаа үед бол биднээсээс одоо чамгүй ухаантай гэдгийг бас биднээс ойлгох хэрэгтэй. Нөгөө талаар болохоор биднээс ярьдаг, сэтгэдэг, өөлдөг, инээдэг учраас тэр бичил биднүүдээс ухаантай мундаг гэж бодох хэрэггүй. Яг гэвэл байгаль дээр биднээс аль аль нь шун төлөө тэмцэж байгаамаа. За их баярлалаа та бүхэнд миний тавьсан лекцээс багч гисэн сүргийн талаарх ойлгох мэдлэг чинь өөрчлөгдсөн бол баярлалаа.